За эрхэм үзэгчдийн амгалан альтгая. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт инженер доктор Молор Эрдэнэ хоёр дахь удаага урилгаар хийж оролцож байна. Урд өмнө Молор Эрдэнэ докторийн Ар Монголд орчин үеийг өгүүлэгдэнэ гэдэг номыг бид нар энэ нэвтрүүлэгт оруулснаас хойш их олон үзэгч утастаад за тэр хүнтэй нэгдүгээр дахин уулзуулж өг. Хоёрдугаарт бас нэг ном нь гарсан байна. Тэр номныхын талаар яриулвал их зүгээр нэ гэсэн хүсэлтийг удаадараа ирүүлж байгаа учраас бид Молор Эрдэнэ докторыг урьж байна. Тэгэхээр Молор Эрдэнэ доктор уг нь бол хамт гарсан ном юм билээ шүү дээ, тий. Ер нь нэг 2-3 сарын зөрүүтэй л гарсан. Зөрүүтэй гарсан, тий. Тэгээд энэ удаад бүр их сонирхолтой сэдв. Ягаад гэвэл манайхан чи нэг хар хайрцагны бодлого одоо нэг бодлого алдагдаад байна гэж ярих дуртай болчиход байна шүү дээ, мод болчиход. Тэгэхээр таны энэ монголчуудын хар хайрцагны бодлого гэд энэ номын талаар таныг ярилцсан уу гэж урьж байгаамаа. Тий. Тэгэхээр хоёулаа юунаас эхлэе? Хар хайрцагны бодлого гэж юу вэ гэдгээс л эхлэе. Жишээлбэл түрүүн та хоёр бас ярьж байхад хэлчихсэн шүү дээ. Хар хайрцагны бодлого гэдэг юм бол энэ зөвхөн Монголын юм байсан. Энэ Монгол ойлголт юм шиг л аль нэгт ойлгоод байна шүү дээ. Төрийн хар хайрцагны бодлого гэх нэг Чингисийн үеэс юм уу. Зарим за модон шанийг үеэс бол бат энэ гэж ярьж байна л да. Энэ зөвхөн Монгол ойлголт юм уу? Эсвэл дэлхийн улс төрд ийм ойлголт байна уу гэдгээс л хэлээ. Тэгэхээр юу л да хар хайрцаг гэдэг бол улс төрийн онолд яригддаг маш одоо том онол л доо. Аливаа нэг улс төрийн бодлого, улс төрийн үйл ажиллагаа одоо тэр black box гэсэн тэр зарчим, дүрм тийм үү? Ёс суртахуун, хууль, хэм хэмжээ тийм үү? Тэр бүх хэмийг л одоо багтаасан тэрүүгээр л одоо тэр ямар ч улс төрийн бодлого орж тэнд шалгадаад тэгээд цаашаага хэрэгжих одоо шийдэгдэх төвшөнд орох хэвээр тэрний өмнөх одоо black box л байхгүй юу? Тийм. Заавал энийг бол амжиж. Тийм. Заавал тэргээр дамжих хэвээр. Хар цэцгээр цаашаа явах нийцэхгүй бол энэ дотор байхгүй. Өөрөөр хэлбэл одоо Монголын цогтойч кино байдаг шүү дээ. Тэрэн дээр бол хэлдэг шүү дээ. Цогц сүнсөө. Тэгэхээр цогц сүнс нь Монгол мөнх. Цогтойч хөвч Монгол мөнхтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэвэл ямар ч хаан байсан, ямар ч төр байсан унана. Тэр Монголын ард түмэн бол мөнх шүү. Энэ үндэстэн бол хохирч болохгүй. Цаашаага сайн сайхан амьдрал нь баталгаатай байх хэрэгтэй. Тэгээс үг шүү дээ. Тэгээ зогтын дараа бол ямар ч хаантай гарч ирнэ. Тэрийг хэлээд байна шүү дээ. За тэрнтэй адилхан Монголын нууц төвчөөч гэсэн бас нэг төрлийн хар хайрцаг баггүй юу? Тэр өөрөөр хэлбэл юу гэвэл ер нь бол улс төр хаан засаглал хааны удам одоо ийм алдаа гаргадаг. Ийм зүйл дээр одоо бас зөв явдаг. Тэгэхээр энийг бас цаашид анхаарч яваарай. Хуучин төвд ийм алдаанууд байсан шүү. Байсан. Одоо Чингис чинь хамгийн том хүүгээ алж байгаа шүү дээ. Тийм үү? Зүчиг. Ягаад гэвэл Монголын гэрх ашиг Чингисийн том хүүгийн дээр. Энд бас нэг хар хайрцаг байхгүй юу? Тийм байна. Тийм. Өөрөлд хаан хүн одоо хүүгээ бодоод тийм үү? Монголын ард түмнийг хохироогоод тэгээд одоо ямар ч одоо ёс суртахуунгүй бүдүүлэг зэрлэг хүүгээ одоо амийн авч үлдэх гэсэн тийм одоо хаан байж болохгүй шүү гэсэн хар хайрцагны бодлого байна шүү дээ. Ямар ч үед таны хүү бол хинч шүү. Тийм Монголын ард түмэн мөнх. Гэсэн тэр хар хайрцаг чинь л одоо тэр нууц төвчөн дотор харагддаг л да уншиж яхад. Тийм. За өнөөдөр орчин үед бол Францын одоо хувьсгалаас хойш бол альва төр улсын хар хайрцаг бол ерөнхийдөө үндсэн хууль гэдгээр л явж байгаа л да. Тэр хар хайрцагны бодлого гэхээр нэг тийм сайхан галтгар хад чулуун хайрцагын дотор хийчихсэн хойлоостэй бичиг байхгүй. Тэрийг нэг острож оншин утлаа ийм бодлого байсан юм байна энэ төр ярих юм биш л үү? Тийм биш. Энд ч ерөөсөө оюуны төвшөнд итгэхэд үнэмшил, зарчим, тоглоомын дүрм, ёс суртахуун тэр арт түмний л одоо амин сүнсэл тэнд явж байгаа байхгүй юу? Тийм л юм байна тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл хар хайрцагны бодлого гэж байгаа бол одоо жишээлбэл шууд утгаар хэлэх нь үндсэн хууль аа. Үндсэн хууль. Тийм. Ерөөсөө үндсэн хууль Монголын арт түмний амин сүнс. Тийм биднийг л ам оруулж, бидний амьдралыг л баталгаатай болгож, биднийг л одоо
Монгол мөнх гэдэг шиг үрд мөнхөд л оршуулах баталгаат одоо тунх хүчтэй байхгүй юу? Ард түмэн юу гэж хүсэж байна? Тэр хүслийн тий үндсэн хуулийнх нь заавал байдаг шүү дээ. Бид одоо жишээлбэл 60 оны үндсэн хууль дээр л анхаарч ирсэн санагддаг. Аж үйлдвэр хөдөө аж ахуйн хөдөө аж ахуйн орн болно. Тэгэхэд бүр 24 онд анхны үндсэн хуулийг гаднаас тулгасан гэж 60 онд л манайх коммунизм байгуулагдах анхны юм тэнд орж ирж байгаа. 92 оны үндсэн хууль дээр анхаар мэдгүй хүмүүнд гэрний ачсныг юм байгуулна. Тэрнийг юу байгуулах вэ мэддэхгүй тий. Их сонирхолтой юу байгаа юм л да. Хоёрдугаарт нэг асуудал байгаад байгаа. Одоо ингээд сүүлийн үед яригдж байна. Янз бүрийн колоничлал, неолиберализм. За Монголоор үлдэх үү яах вэ? Бид нар яах вэ? Асуудал хайгаад байна шүү дээ. Энэ дотор шийдэл өгнө гэж хүмүүс хараад байна шүү дээ. Тий. Тэгээ ингээд харахаар нэг л зориггүй байна гэдэг. Тэгээ тэр нь юу байх юм бэ? Зарим нь болохоор эзэнт гүрний бодлого байх ёстой ч гэх шиг юм ярих юм. Зарим нь болохоор гүй хөгжингөө улс байх ёстой ч гэж ярих юм. Зарим нь болохоор бид нар арай өөр үндэсний онцлогтой төр ус байх ёстой. Тэг яг юу байх ёстой гэдэг нь байхгүй. Тэгэхээр энэ хар эцэгний бодлого гэдэг ингээд ярихаар юунасаа эхлэе л да. Хамгийн ихний гарчгаас эхлэе. Эхний энэ бүлэг бол үндэсний төрт ёс гэсэн бүлэг байгаа даа. Ингээд задлж ярьж байгаа, номын тухай ярьж байгаа. Тэгэхээр монголчуудын төрт ёсны уламжлалыг үзэхдээ тавал үндсэн 3 тулгуур дээр тавьчихлаа. Нэгдүгээрт хаант төр байсан байна. Хоёрдугаарт шашинт төр, гуравдугаарт намт төр гэсэн ийм яваар гарч иржээ гэж. Одоо энэ түүхийн хуудсыг одоо сөхүүл тэгж харагдаж байгаа. Ингэж харагдаж байна гэсэн тийм байдлаар хэлсэн мэлээ л дээ. Тэгчээд хаан гэдгсэн чинь их өөрөөр байна гэдэг. Жишээлбэл өнөөдрийн энэ Английн хатан хаан бол Монголын хаанаас тис ялгаатай ойлголттой гэж тийм. Энэ талаараа тийм. Тэг яг хуу зөв ер нь бол хаант төр гэдэг маань мэдээж төрийн бүх үүд хэрэг шийдлүүдийг хаан гаргана л гэсэн үг шүү дээ. Тий. Хаан бол одоо тэр ард түмний элэг тэмдэг илэрхийлэл. Ард түмний хүслийн илэрхийлэл. Өөрөлдөл Монголын одоо Чингис хаан бол Монголын ард түмний илэрхийлэл байхгүй юу? Тэр Чингис хаанаар Монголын ард түмний хүсэл, зорилго яригдж, шийдэгдэж, хийгдэж явах ёстой. Тэрнээс бол одоо Чингис хаан өөрөө дураараа гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Би тэр эзлэе гэж би бодсон юм аа. Үгүй. Ард түмний хүсэл эрмэлзэл. Тэр ард түмний аж амьдрал муудахгүй юу? Муудахгүй энэ дан ихэд. Тэг. Миний одоо таны гаргасан саяны шийдлийн дараа Монголын ард түмний амьдрал сайжрах уу? Тэр баталгаа нь байна уу? Байна. За тэгвэл одоо тэр хий гэсэн зүйлээ хийцгээ. Хүчтэй алтан үсттэй бид нар дайчин хэрэг мөгчүүл яах вэ? Тийм эрсдэл байхгүй. Байхгүй, эрсдэл байхгүй. За тэгвэл хийцгээ. За шашин төр бол шашин өөрөлдөл бурхан бол бидний Монголын ард түмний илэрхийлэл. Тийм өөрөлдөл одоо богд хаан бол бас хэмжээгүй эрхт биш байхгүй юу? Тийм манайхан хэмжээгүй эрхт гэдэг тэгжтэй тэзэж тийм ажиллахгүй. Яг бол одоо хуучин бид нар хаан хүнээр ард түмэн өөрсдийгөө илэрхийлүүлж өөрсдийнхөө ажил амьдралыг баталгаажуулж ирсэн бол одоо шашинт төрөөр бурхан шашны төлөөлөгч хүнээр жишээлбэл богд гэсэн одоо төвдөөс төвдийн шашинд суралцаж төвдийн шашныг одоо эзэмссэн тийм бурхан шашинт хүнээр аль биесны ойлголтоор бол одоо чи юу лээ дарнуудын хувилгаан гэдэг. Одоо нэг бурхны бууж ирсэн илч шүү. Яг үнэ тийм. За тэр бол Монголын ард түмний илэрхийлэл. Хүслийн илэрхийлэл. Монголын ард түмэн яаж цаашаа сайн сайхан амьдрахад одоо энэ шашны одоо дээд хүм маань бол бүгдийг хийж шийдэж байхаар ард түмнээс одоо зөвшөөрлөө авсан юм шүү дээ. Ингэж л ойлгох хэрэгтэй. Европын нөгөө нэг хязгааргүй хэмжээгүй эрхтдэг ойлголтоос дорн тогтоол Монгол төр ондоо байна те. Монгол төр ондоо. Жишээлбэл нөгөө төр бол би гэл 14 төр Людвиг гэнтэр. Тэр бол хязгааргүй эрхтээ би яаж болно гэсэн яг. Дорнд арай өөр байна гэж тавьчих байна те. Дорнд бол өөр зүгээр яг тэр өөрөөгөө тэгж зарлсан болохоос биш. Тэр хаан тийм үү тэр Людвиг Францын Людвиг хаан бол өөрөөгөө тэгж абсолют гэж зарлсан байхгүй юу. Тий. Хууль бусаар. Тэгэл бослох гарчлаа шүү дээ. Тэр чинь одоо хууль бусаар тоглоомын дөрмөө зөрчсөн байхгүй юу? Тийм учраас дараа нь толгойг нь басан шүү дээ. Тэрнээс бол хаанч хизээч хэмжээшгүй эрхт хаан гэж байхгүй л дээ тийм утга илэрхийлэл. Яг бол дандаа хаан бол дандаа ард түмний илэрхийлэл байх хэрэгтэй. Тийм. Одоо Германд 15 6 дугаар зууны үед нэг тариачин хааныгаа шүүхэд өгсөн байна. Оо за. Тийм. Яасан гэсэн чинь тэр тариачны идэлэн газар гой газар байсан байна. Голтой ойрхон. Тийм. Тэгэнгүүтээ тэр газрыг одоо хааныхаа тушаалаад
булаагаад авчихгүй. Тэнгуул тэр тариачин шүүхд хандсан байгаа. Хаан одоо миний одоо эдлэн газрыг хүчирхийлээд булаагаад авчихлаа. Тэгээд шүүхтэд газараа буцааж авч ирсэн байна. Тэгэхээр бид нар хаан гэдэг дандаа буруу ойлгоод байгаа байхгүй. Нэг л их мэдлэлтэй дураар тийм биш ээ, тийм биш. Тэр чинь төрийн системийн тийм болохоос биш. Хаан гэдэг чинь одоо хэмжээргүй шгүй ирэхэд одоо бүгдийг мэдэн чадна гэсэн тийм одоо давруу бурхан биш шүү дээ. За шашинтар бол тийм. За социализмын үед бол ерөнхийдөө Монгол бол нэгэнт бид нар богд хаан нэгэнт нас ортсон учраас одоо тэрийг орлож улс төрийн шин төрийн систем үүсгэх шин шаардлага гарсан. За энэ бол мэдээж одоо Хятад гарсан Сүн Ядсэний хувьсгал, Оросд гарсан Октябрийн хувьсгал тийм үү? Энэ хоёр том хувьсгал бол Монголд маш их нөлөөлсөн. Тийм. За сүүлрээ бүр Оросд орж иж одоо бидэрт бүр одоо ямар төр шин төр байгуулахад одоо тусалсан шүү дээ. За 24 үндэс бол зөвлөсөн боловсруулсан. Тэгэлгүй яах вэ? Бүгд зөвлөсөн. За ямар ч болсон та нар манай одоо Октябрийн хувьсгалыг дэмжиж бидний энэ ажилчин тариачны орноос аж үйлдвэрийн орн болох гэж байгаа тэр төлөвлөгөөг та нар өөрсөндөө хуулж аваад хөдөө аж ахуйн мал аж ахуйн орноос аж үйлдвэрийн орн болох тийм одоо социалист үндсэн хууль гаргаад тийм социалист төртөө болгоо. Малчтай нар материал социализм материал техникийн бааз байгуултлаа хөгжөөл гэсэн үг. Яг үнэ. Тийм. За ингээд за энэ бүх ажлыг бол хаан удирдах явуулахгүй, шашин удирдах явуулахгүй, нам удирдах явуулна. Тэр нам бол одоо танаа арт түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлж та нарын одоо даалгавраар ажиллаа хийнэ. За энэ нам бол тухайн үед одоо бидний нэрлэлдгээр Монгол Ардын Хувьсгалт нам. Ингээд бид нар социализмын үед бол Монгол Ардын Хувьсгалт нам гэсэн одоо удирдагчтай намд төртөө болсон байхгүй. Хаан төр, шашин төр одоо намд төртөө болсон. За энэ намд төр бол 90 оны одоо хувьсгалаар одоо устдаад. За одоо ингээд өнөөдөр бол бид нар бол яг одоо илэрхийлэх одоо тийм илэрхийлэлгүй, төрийн илэрхийлэлгүй явж байгаа. Тийм. Зөвхөн арчлал гэсэн нэг юм л философийн улс төрийн ийм нэг абстракт ухагтхууныг тавьчаад арчилсан төр гэдэг байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл төрийн өнөөдөр эзэн бүх хариуцлагыг даагаад авч явж байгаа хар хайрцгийг бариад явж байгаа тэр төр маань ямар төр юм бэ гэхэд бид өнөөдөр хэлж чадахгүй байна. Тийм ээ. Тийм учраас энэ ном ерөөсөө тийм л юм байхгүй. Одоо монголчууд бид нар ямар одоо төртэй байх юм бэ? Яагаад би энэ номоо төрийн хар хайрцаг гэж нэрлэдэг юм гэхээр би өөрөө одоо төрийн албанд байж байгаа хүн биш шүү дээ. Би ч онлын хүн, философч хүн учраас Монгол хүмүүст, монголчуудаа зориулж ер нь бид нэг хар хайрцагтай байхгүй бол монголчууд өөрөө өөрснийгөө мөнхөд авч үлдэх тийм одоо хар хайрцагаа өөрснөө монголчууд өөрснөө гаргаж ирэхгүй бол манай төр өөрөө хуучных шиг, хаант төр шиг, шашинт төр шиг, намт төр шиг илэрхийлэл болж чадахгүй байна. За энийг л одоо сайхан ярилццгаая. Төр гэдэг ойлголт юу вэ гэсэн асуулт байг тавиад байгаа. Тийм. Одоо бол улсын хурлын гишүүд би төрийн түшээ, за нөгөө би төрийн албан хаагч нэг юм тогмондолс нөхөр яваад шүү дээ. А гэтэл төр гэдэг өөрийгөө төр гэдэг байгаа шүү дээ. Биш шүү дээ. Төрийн тэргүүн. Гэтэл төр гэдэг ойлголт чи өөрөө хийсвэр ойлголт шүү дээ. Тэгээ өөрөөр хэлбэл манайхан бодож манай тусгаар тогтсон суучнаас төртөл байх хэвээр гэсэн нэг логик яваад байгаа тийм. А гэтэл төр гэж яг юу вэ гэдэг ингээд бүр Ленин төр ба хувьсгалыг ч гэсэн үзсэн гэсэн. Энд чинь өөр хийсвэр ойлголт байгаа байхгүй тийм. Тэр энэ бол засгийн газар биш, ерөнхийлөгч биш, Ленин биш, Сталин биш. Яг төр гэдэг бол ерөөсөө эрх мэдэл хийний гарт байна. Тэргээр л хэлнэ шүү дээ. Тийм. Тэргээр л одоо хааны гарт бол хаан гин, шашны гарт бол шашин гин. Тэгэхээр өнөөдөр бид нар яг арчлалын онлоор бол төр бол төрийн эрх мэдэл бол арт түмний гарт шүү дээ. Тийм үү? Тэгэхээр өөрөөр хэлбэл арт түмэнд төрөл байхгүй юу? Арт түмний төрөл байхгүй юу? Гэтэл Mein Kampf-ыг уншиж хахад их сонин тодорхойлт өгдөг. Ленин хөлчилдэг гэж юм. Төр бол дарангуулын аппарат. Өөрөөр хэлбэл би тийшээ явна тав хүн дагаа. Гитлерийн болохоор их сонин. Өнгөрсөн хийгээд одоо байгаа бодит байдлыг дүгнэж цэгнсний үндсэн дээр арт түмнийг хүрч болох хамгийн тийм дээд хүсэлтэнд хүргэх тийм цогц юм а гэж. Сонин тодорхойлсон байл. Зөв л дөө. Ер нь бол нэшн бил л дээ. Тэр л одоо үндэстний ямар байгаа тэр үндэстэн. Ямар баймаар байна уу тэр үндэстэн. Хэн болмоор байна уу тэр үндэстэн. Тийм үү? Тэрний л цогц юу явах хэрэгтэй л доо. Тэр зорилгод л хүн програм төсөл байхгүй юу? Тэрнээс одоо зүгээр нэг тийм нэг хийсвэр зүйл биш л дээ. Өөрөөр хэлбэл тэгэхээр би яагаад дандаа арт түмэн гэдэг
нэг бүрчилсэн иргэн хүн юм уу нэг бүрчилсэн хүнийг ярихгүй байна гэвэл тэр чинь ард түмэн чинь өөрөө хүсэл нь нэгдэж нэгэн том хүслээр л явна гэхээс биш хүн бүрийн хүслийг асуух юм бол тэр чинь сонирхлоод байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ард түмэн бол хүн болгоны сонирхлын багц биш. Багц хүмүүс нэгэн том хүсэлтэй байх. Тэрийг л одоо төр гэж хэлээд шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр бол үндсэн хуулиар илэрхийлэх ёстой. Тэр үндсэн хуулиар илэрхийлэгдэн үндсэн хуулиар хамгаалагдана, баталгаажигдана, хүчинтэй болно. Тэгээд одоо тэр яах вэ? Цааш авч явна бас. Тийм ээ. Бид нарыг авч явах хэрэгтэй байхгүй үндсэн. Тийм ээ. Юу нөрөх вэ гэдэг одоо хуучны програм нь шүү дээ үндсэн хуулиар. Тэгэл яг үндсэн хуулиар бидний Монгол хүнийг ийм болгоно гэсэн програм байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр чамд ийм их чөлөөг өгч байна. Ийм хориг садыг тавьж байна. Тэгээ энэ хүрээнд бид нар тим газар хүрэх гэж байна. За одоо нэгдээд явъя. Тэгээ энэ үндсэн хуулийнхаа хүрээнд бүгдээрээ тоглол. Тэгээ тийшээ явъя. Тэгээд энэ үндсэн хууль бол одоо Монгол хүн таны үнний үнэн. Тийм. Юугаар явахад таны амьдрал баталгаатай, та баяртай, хоолтой, тийм ажилтай, тийм үү? Ямар ч одоо хүнээс энэ эх орон энэ нутагтаар амьдралын сайн сайхан баталгаатай амьдрнаа л гэсэн одоо тунхаг бичих шүү дээ. Баталгаа бичих шүү дээ. Миний баталгаа шүү дээ. Манифест тийм. Ерөөсөө тэгж л хэлж байгаа шүү дээ. Энэ үндсэн хууль бол маш чухал ойлголт байхгүй юу? Манайд өнөөдөр үндсэн хуулийг ерөөс тоохгүй байна л да. Тийм. Хуучин намын төрөн програм эндээ халаасалж явдаг шиг бид нар энийг жижигхээр хэлчих эндээ нөгөө нэг шашны судар шиг л авч явах Тийм. хэрэгтэй. Чи нар хоёулаа энэ үндсэн хуулиа хармалчаад явж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхэд чи нар Монголын одоо хэлийн доторх газар нутаг дээр хамгийн нэгдүгээр хүсэл байхгүй юу? Хятад хүнээс дээгүүр, Америк хүнээс дээгүүр. Энэ бол Монгол төр тус над зориулсан юм. Тийм, над зориулсан юм. Япон хүн та Япон нутагтаа, Америк хүн та Америк нутагтаа нэг номер. Би энд өөрийнхөө нутаг дээр нэг номер. Одоо би яасан ч болно энэ нутаг дээр. Тийм, миний энийг бол зааж гисэн юм. Яг бол үндсэн хууль байна. Энэ үндсэн хууль Америк хүн зориулаагүй. Хятад хүн зориулаагүй. Монгол хүн зориулсан үндсэн хууль. Тийм. Монгол үндэстэнд намайг номер 1 энэ газар нутаг чиглэх ёстой. Дотоо гэж байна. Тэгэл одоо ингээд гудамжинд явж байгаад гадаадын нэг хүн Монгол хүн хоёр машины осолд ороод хоёулаа одоо газар явж байгаад эмнэлгийн тусламж ирлээ. Монгол хүнийг л авч өгнө шүү дээ. Тэг хамгийн түрүүнд. Яг бол энэ чинь Монгол хүнийг авч авахгүй үндсэн хууль зөрчиж байгаа байхгүй тэр эмнэлгийн машин. Тэр хүн татраад болсон энэ дөрийн төлөө. Тэгэхээр энэ ерөөс энэ нутаг дэвсгэр дээр Монгол хүн нэг номерт гэж байгаа юм чи. Тэгэхээр үндсэн хууль зөрчих нь шүү дээ тэр эмнэлгийн машин. Хэрэв гадны хүнийг аваа явчихвал. Аваа явчихвал. Одоо 92 оны үндсэн хууль яг энэ баталгаа болж чадах уу гэж надад. Чадах. Яг бол ерөөсөө Монгол хүнд зориулсан, Монгол үндэстэнд зориулсан гэсэн тэр илэрхийлэл үндсэн хуулийн дээр гарч ирэхгүй байгаа байхгүй юу? Энэ яг Монгол хүн таны амьдралын баталгаа шүү гэдгийг хамгийн түрүүнд хэлэхгүй байгаа байхгүй юу? Тийм байна. Тийм. Ерөөсөө энэ би над номон дээр чинь Оросын үндсэн хууль, Америкийн үндсэн хууль, Японы үндсэн хууль, Хятадын үндсэн хуулиудыг уншаад бас энд орчуулж оруулсан байгаа. Эдний эхлэлүүд юм. Тэгэхэд бол одоо Хятадын үндсэн хууль бол одоо гайхамшигтай байгаа шүү дээ. Бүр бид нар хин юм бэ гэдгээ бүр битсэн байгаа. Түүхийнхэн бүр ингэж хасаагаад. Бид нар тийм одоо өвөг дээдстэй ингэж ийм түүхийн замаар яваад ийм улс төрийн одоо өөрчлөлт шинжилгүүдийг хийсэн, ийм хувьсгалуудыг хийсэн. Өнөөдөр бид нар одоо ийм байдал байна. Одоо энэ үндсэн хууль бол Хятад хүн таныг одоо ийм одоо ажил амьдралын баталгаагаар хангана гэдэг үгээс бүр уншихад сэтгэл хөдлөмөр байдаг. Хятадын үндсэн хууль. Батлын үгэнд байдаг чи цэнгэлийн манлаад тийм энэ байна. Тэг яг Монгол хүнийг тийм. За Оросын үндсэн хуулийг уншихад бол маш их одоо алсын хараатай хийсэн байдаг. Орос хүн зориулж, Оросын энэ хил хязгаарын нутаг дотор байгаа Орос хүн та болвол одоо эрхчлөө аз жаргал сайн сайхан амьдралаар бол одоо баталгаажигдана гэсэн. За Японы үндсэн хууль бол зөвхөн Япон үндэстэнд гэсэн байдаг. Яг одоо тэр Япон арал дээр ганцхан Япон үндэстэй юм шүү дээ. Тэгээд тэр Япон хүн энэ одоо арал дээр энэ нутаг дэвсгэр дээр бол сайн сайхан амьдрал төрөөс юугаач одоо нэхэн гэж байгаа байхгүй. Байрг бол байр нэхэж авна, хоол бол хоол нэхэж авна, хувцас бол хувцас нэхэж авна. Тэнд бол тэр янз бүрийн тэр тусламж биш шүү. Үндсэн хуулиар хаан дагуул юм авж байгаа бол таны ирэх. Тийм. Тэрнээс тэнд ямар ч тийм тусламж дэмжлэгч юм уу, эмзэгүүлэгч гэдэг юм одоо яадаг тийм ээ. Тийм юм биш шүү дээ. Япон хүн та хинбэ гэдгийг л хэлээд шүү дээ. Энэ төрлийн үед тийм. Би одоо Японд сая явж байгаад ирсэн. Хуралд оролцоод ирсэн. Тэгэхээр тэр тэнд Япон хүн ямар нэгд өөрийнхөө нутаг дээр нэг номерт байгаа нь эхний өдрөөс эхлээд мэдэрч байгаа шүү дээ. Би Монгол хүн гадны хүн тэнд үргэлжил гадныхаараа байсаар байгаа л үргэлжил гадуурхагцаар байгаа л тэгэл одоо би тэр Япон орныг хаяад гарч иж шүү дээ. Тэнд Япон хүн болоод ерөөсөө тэгэл бүх юм тэр Япон хүнд зориулсан биш шүү дээ. Гадаад хүн бол тэнд болоод яста номер 2 юм уу номер 3 4 дүр. Америк ч гэсэн бас тийм байдаг.
За би Германд бас олон жил болсон. Германы үндсэн хууль бол маш мундаг шүү дээ. Тэнд бол бас л юуны үндсэн хуулийн тэр герман хүн яаж ажиллаж амьдрах тэр бүх юмыг бол үндсэн хууль заасан гэдэг шүү дээ. Одоо тэр Бундестаг гэдэг засгийн газрынх нь юуны ордны дээр бол ингээд биччихсэн байдаг шүү дээ. Зөвхөн бид нар герман хүний төлөө ажиллаа хийнэ энэ засгийн газар, энэ парламент гэж бүр биччихсэн байна. Dem Deutschen Volk гэж байгаа байхгүй. Тийм. Манайхан бол ямар муухай үндэслэх юм бэ? Ясаа арчилгүй юм бэ гэж яалаа гэж тий. Тэгэхээр одоо манай засгийн газрын ордны дээвэр дээр тэгж бичихнэ шүү дээ. Тийм юм байна. Зөвхөн монголчуудын төлөө ажиллана гэж бичихнэ шүү дээ. Гайхамшигтай байгаа. Тэгжээж л үндсэн хууль гэдэг чинь одоо тэр амин сүнсэн тэрүүгээр л илэрхийлэх байхгүй. Тэгэхээр манай өнөөдрийн Монголын үндсэн хуулийг бодвол би ерөнхийдөө амин сүнсгүй гэж бодоод байгаа байхгүй. Тийм юм байна тий. Энэ Монгол хүн зориулагдчих Монгол хүнд уусаагүй. Тийм. Бүр Монгол үндэстэн зориулах хэрэгтэй байхгүй. Тийм юм байна тий. За ингээд одоо бид нар чинь тэгэл Монгол үндэстэн гэж хэмбэ гэж асуудал одоо бороо шүү дээ тий. Тий. Монгол ярихад бид нар баруун аймаг зүүн аймаг ярьж болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Ястан ч ярьж болохгүй. Тэгж байгаа юм тий. Та энэ дээр бол жишээлбэл ахиж яхад памонголизм гэж орж ийн л та. Яг памонголизм гэж жишээлбэл олон хүн ярьдаг үндэсний үзлэхээр биш ээ. Улсынхаа дотор явах хэрэгтэй. Зарим үгүй монголч илүү том үндэстэй учраас том үндэстэй. Одоо сая ерөнхийлөгч ирж шүү дээ тий. Монгол үндэстэн Монголд орж байна гэдэг. Тэр памонголизм гэдэг маань ерөөсөө монголчуудын өөрсдийн бүгдээрээ нэгдэж сайн сайхан амьдарцгаа